Өнөөдрийн бичлэгээр standing seam металл дээврийн 10 давуу талыг танилцуулах болно. Нэгдүгээрт, цаг агаарын нөлөөнд тэсвэртэй байдал. Standing seam системийн хамгийн чухал давуу тал бол далд бэхлэгээтэй байх явдал юм. Бэхлэгээ нь суур бүтэцтэй хоёр эрэг ашиглан холбогдож, дараа нь standing seam хавтан дээр бэхлэгддэг. Үүний дээр дараагийн хавтан нэмэгдэн холбогдно. Ингэснээр нүх байхгүй, усч нэвчихгүй. Хоёрдугаарт, урт настай, бат бөх байдал. Standing seam систем нь металл дээврийн алтан стандарт юм. Энэ систем бүхэлдээ насан туршийн дээвэр гэж тооцогддог. Гуравдугаарт, гадна үзэмж. Standing seam дээвэр нь барилга байшингийн ерөнхий төрхийг орчин үеийн цэгцтэй, дэгжин харагдуулдаг. Ихэнх хүмүүс энгийн металл дээвэртэй харьцуулахад standing seam-ийг илүү гоёмсог гэж үздэг. Дөрөвдүгээрт, галд тэсвэртэй байдал. Металл дээвэр нь шатамхай бус байдаг. Зөв суурилуулсан үед standing seam нь А зэрэглэлийн галд тэсвэртэй систем болж хувирдаг. Энэ нь гаднаас үүсэх галын хүчтэй нөлөөнд ч тэсвэртэй гэсэн үг бөгөөд ой хээрийн төмрийн үед барилгыг хамгаалах гол хүчин зүйл болдог. 5 дугаарт, бага засвар үйлчилгээ шаарддаг. Standing seam-ийг суурилуулад март гэсэн зарчимд нийцдэг. Ил бэхлэгээ байхгүй тул эрэг болтыг шалгах шаардлагагүй. Үндсэндээ суулгасны дараа онцгийн анхаарал шаарддаггүй. 6 дугаарт, өнгөний сонголт. Standing seam нь бусад дээврийн хавтангуудаас илүү олон өнгөний сонголттой байдаг. Гэрэл гэгээтэй, тод өнгө, хар, бараан, ер нь бол таны төсөөлж болох бараг бүх өнгийг сонгох боломжтой. 7 дугаарт, эрчим хүчний хэмнэлттэй байдал. Standing seam систем нь ихэвчлэн сэрүүн металл дээвэр гэж тооцогддог. 8 дугаарт, үл хөдлөх хөрөнгийн үн цэнийг нэмэгдүүлдэг. Нэгэн сэтгүүлийн хийсэн судалгаагаар standing seam системээр шинжилсэн металл дээвэр нь зардлынхаа 85-аас 90%-ийг эргүүлэн олдог болохыг тогтоосон. 9-дүгээрт, бага налуутай дээвэрт тохиромжтой. Standing seam хавтанг бага налуутай дээвэр дээр ашиглах боломжтой. Налуун нэгийг харьцах нь 12-оос дээш байхад хангалттай. 10 дугаарт, нарны хавтан ба цас тогтоох систем суурилуулахад хялбар. Standing seam дээр нарны хавтан цас тогтоогч суулгахад хавтанг цоолох шаардлагагүй. Бэхлэгээний хавчаар ашиглан хавтангийн давхаргуудыг гэмтээлгүйгээр эдгээрийг суулгах боломжтой. Энэ нь шрүүпний нүхтэй холбоотой ус нэвчих эрсдийг бүрэн арилгадаг. Баар нь хаус болон амины орон сууцуудад хямд өртөгтэй, үзэмжтэй гэдгээрээ энэхүү материал нь дээврийн өнгөлгөө болон гадна фасадны чимэглэлд өргөнөөр ашиглагдаж байна. Энэ хүртэл манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Илүү сонирхолтой контентуудыг үзхийг хүсвэл манай сувгийг дагаж лайк дараад хуваалцахаа мартуу зай. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Түр баяртай.